Бид аль хэдийнэ өнцөг нь хоёр цацраг нэг цэгт эхлэлтэй байх үед үүсдэг гэдгийг мэдж байгаа лээ. Тэгэхээр жишээ нь нэг цацраг зурцгаая. Энэ цэгт эхлэлтэй бас энд нэг цацраг. Иймд эдгээр нь энд нэг өнцөг үүсгэж байна. Энэ цэг нь эдгээр цацрагийн ерөнхий эхлэлийн цэг бөгөөд үүссэн өнцгийн орой болно. Бид бүх өнцгүүд яг ижил харагддаггүй гэдгийг мэднэ. Жишээ нь энэ бол нэг өнцөг. Тэгвэл бид өөр нэг өнцгийг энд байгуулъя. Энд үүссэн өнцөг өмнө зурсан өнцгөөс илүү нээлттэй, задгай харагдаж байна. Илүү их задгай байна. Харин энд задгай нь бага байна. Илүү их задгай, бага задгай гэж хэлэхээс зайлсхийн илүү тодорхой баймаар байгаа. Бид өнцгийг хэр зэрэг задгай байна вэ гэдгийг хэмжихийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл өнцгийн хэмжээ гэдэг зүйлтэй болохыг хүсэж байна. Тэгэхээр өнцгийг хэмждэг хамгийн нийтлэг аргуудаас өнцгийг хэмжих үндсэн хоёр арга байна. Хамгийн түгээмэл хэрэглэгдэх нь градусын хэмжээ юм. Мөн та ахлах сургуульд ороод ардиа хэмжээний тухай үзэх болно. Тодорхойлбол тригонометр сэдвийг судлах үед ардиа хэмжээ гэх хэрэгэлдэг. Харин градусын хэмжээ нь тойргоос үүдэлтэй. Тэгэхээр энд нэг тойрог зуръя. Энэ тойрог байна. Тогтож зансан гэдэг нь хүн болгон хийдэг зүйлийг хэлж байгаа юм. Бидний тогтож зансан зүйл бол нэг бүтэн тойроход 360 градус гэж үздэг. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлая. Энд тойргийн төв маань байгаа. Энд эхлэлтэй нэг цацраг зуръя. Өөрөөр хэлбэл манад өнцгийн нэг цацрагийг болгоё. Хэрвээ тойргоор бүтэн эргвэл 360 градус болно. Өөрөөр хэлбэл 360 градусыг илэрхийлж байна гэсэн үг. Түүнийг тэмдэглэхдээ 360 тэгээд дээд буланд нь жижиг тойрог зурна. Энэ тойрог градусын хэмжээ гэдгийг илтгэж байгаа юм. Үүнийг бид 360 градус гэж уншнаа. Тэгэхээр та одоо энэ 360 гэдэг тоо хаанаас гараад ирвэ гэж асуух бах. Хин ч үүний талаар итгэлтэй баримт хэлж чаддгүй л дээ. Гэхдээ түүхээс үзвэл зүгээр л түүхээс авч үзсэн санаа төдий шүү. Та дэлхийн нарыг тойрон эргэхдээ ердийн жилд 365 хоног зарцуулдаг гэдгийг мэдэх бах. Мөн өндөр жил байвал 366 хоног зарцуулдаг. Тэгэхээр та эртний астрономчид үүний талаар энэ нь 360-д хангалттай ойрхон байна гэж хэлж болно гэж төсөөлж байгаа бах. Перси маячуудын хуанлыг гэх мэт зарим эртний хуанлынуудад нэг жилд 360 хоногтой гэж авч үзсэн байдаг. Мөн 360 нь 365-аас илүү цэгцтэй тоо юм. Үүнийг тайлбарлах олон хүчин зүйлүүд байгаа. Мөн энэ нь дотроо олон юмд хуваагдсан зүйл гэдгийг өөрөөр хэлэх арга юм. Гэхдээ ямар ч байсан энэ бол тогтож зансан зүйл. Ерөнхийдөө түүхээс бидэнд үлдээсэн зүйл бол тойрог нь 360 градус хэмжээтэй гэж үзэх юм. Тэгэхээр өнцгийг хэмжих нэг арга нь өнцгийн нэг цацрагийг энд тойргийн энэ хэсэгт байрлуулад тэгээд өнцгийн нөгөө цацрагийг ингэж байрлуулна. Тэгээд тойргийн хүрээний уртын энэ хоёр цацрагаар таслагдсан хэсгийн хэмжээ нь тухайн өнцгийн хэмжээ юм. Тухайн таслагдсан хэсгийн градусын хэмжээг хэлнэ. Жишээ нь энд таслагдсан хэсгийн урт нь энэ тойргийн хүрээний уртын 6-ны 1 хэсэг нь болж байна. Тэгэхээр энэ нь тойргоор бүтэн эргэхийн 6-ны 1 хэсэг юм. Иймээс энд байгаа өнцгийн хэмжээ нь 360 градусын 6-ны 1 хэсэгтэй тэнцүү болно. Энэ тохиолдолд энэ өнцөг маань 60 градус хэмжээтэй байна. За өөр жишээ авч болох юм. Дахин нэг тойрог аваад өнцгөө зуръя. Тойргийн төв дээр өнцгийн оройг авна. Нэг цацрагийг нь энчээ авъя. Үүнийг тэг градусын өнцөг гэж үзэж болно. Эсвэл нөгөө цацраг нь бас энэ чиглэлд байсан бол тэг градусын өнцөг үүснэ. Тэгэхээр өнцгийн 2 дахь цацрагийг x босоо байрлалтаа авъя. X босоо байсан гээ. Энэ тохиолдолд цацрагуудын төгсгөлийн 2 цэгийг холбосон ном нь тойргийн хүрээний уртын 4-ний 1 хэсэгтэй тэнцүү байна. Энэ бол тойргийн хүрээний уртын 4-ний 1 хэсэг нь болно. Тэгэхээр энд үүссэн өнцөг маань 360 градусын 4-ний 1 хэсэгтэй тэнцүү хэмжээтэй болж байна. Энэ өнцгийн маань 360 градусыг 4-т хуваавал 90 градус болно. Энэ өнцгийн маань нэг цацраг нь дээрээс доош, харин нөгөө цацраг нь баруун эсвэл зүүн тийш чиглэлд зурагдсан байна. Бид эдгээр цацрагуудыг перпендикуляр байна гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл бид үүнийг тэгш өнцөг гэж нэрлэдэг. Тэгш өнцгийг ийм тэмдэглэгээр тэмдэглэнэ.
Энэ нь 90 градусыг заасан тэмдэглэг юм. Дараагийн жишээг авъя. Юуны тухай ярьж байгаадаа илүү ихтэй болохын тулд хэрвээ цаг гарвал дахин нэг жишээ авч болох юм. За тэгэхээр ийм өнцгөр байсангүй. Дахиад өнцгийн оройг тойргийн төв дээр авлаа. Энд өнцгийн нэг цацрагийг харин нөгөө цацрагийг нь энд байгуулъя. Би танд нэг боломж олгоё гэж бодлоо. Та бичлэгээ зогсоогоод энэ өнцгийн хэмжээг олох гээд оролдоод үзээрэй. Тэгэхээр цацрагуудын тойргийг огтлсон огтлуудыг авч үзье. Огтлын цэгүүд энд бас энд байна. Огтлын цэгүүдийг холбосон ном нь энэ ном байна. Энэ ном нь тойргийн хүрээний уртын хагастай тэнцүү урттай байна. Энэ бол хүрээний уртын хагас, бүтэн тойргийн хүрээний уртын хагас. Тэгэхээр энэ өнцгийн хэмжээ нь 360 градусын хагастай тэнцүү. 360 градусын хагас нь 180 градус байна. Эдгээр хоёр цацрагийн ерөнхий эхлэлийн цэг энд байна. Эдгээр нь нийлээд нэг шулууныг үүсгэж байна. Би тэгнэ гэж хэлсэн учраас дахиад ганцхан жишээ ажиллацгаая. Дахиад нэг тойрог авлаа. Өнцгөө зуръя. Энд өнцгийн нэг цацраг. Харин энэ ч нөгөө цацраг байлаа гэж үзье. Нөгөө цацраг энд байг. За болчихлоо. Энд хоёр өнцөг үүссэн байна. Эдгээрээр хоёр өнцөг үүссэн байна. Нэг өнцөг нь энд үүссэн байна. Энэ өнцөг нь 90 градусын өнцөг гэдгийг та таньж байгаах. Гэхдээ энэ удаагийн жишээн дээр бид энд үүссэн байгаа өнцгийн хэмжээг олно. Дахиад асууя. Цацрагууд тойргийн хаана огтлж байна вэ? Бүгдээрээ энэ номыг сонирхъя. Яагаад гэвэл энэ ном нь энэ өнцөгт харгалзаж байгаа. Тэгэхээр энэ ном нь тойргийн 4/3 хэсэг болж байна. Тэгэхээр энэ өнцөг маань 360 градусын 4/3 хэсэгтэй тэнцэх хэмжээтэй. 360 градусын 4/1 нь 90 градус. Тэгэхээр түүнийг 3 дахин авбал 270 градус болно.